Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо. За сониноос суугийн маань подкаст мэдээ маш олон сарын хугацаанд завсарлаж байгаад ингээд эргээд та бүхэнтэйгээ подкастынхаа шинэ удирлын цоо шинэ дугаараар эргүүлж байгаадаа туйл юм баяртай байна. За манай шинэ удирлын эхний дугаар зочинтой дугаар болж байгаа. Манай энэ удаагийн зочноор Европ ТV-ээр автомашин тээвэрлэдэг ачааны машины жолооч залуу оролцсон байгаа. За маш сонирхолтой ярилцлага болсон. За ярилцлагынхаа араас үргэлжлүүлээд хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа болохоор Чехийн цэцэрлэг сургуулийн энэ хичээлийн жилийн хөтөлбөр болон за боловсролын тухай хуулинд орсон зарим нэг шинжилэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэнэ. За тэгээд дараа нь 9 дугаар сард Чехэд болох онцлог үйл явдлууд болон сонирхолтой арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн ба. Ингээд подкастаа дуустал нь хамтдаа байгаарай. Сониноос хүүши нэр сониноос Сониноос бро. За сайн уу хүрлээ. Аян замдаа сайн явж гэнэ үү? Сайн явж байна. За манай подкастт оролцохоор болсонд маш их баярлалаа. Манай подкастыг сонсож байгаа хүмүүст энэ дугаар бас их сонирхолтой бөгөөд хэрэгтэй болж магадгүй. Яагаад гэхээр хүрлээ маань Европын орнуудаар ингээд том машинаар ачаа зүйдэгтэй. Тэгэхээр сүүлийн үед ер нь Европ руу ирж том тэрэг барих сонирхолтой хүмүүс нэлээд их нэмэгдэж байгаа юм шиг үлээ. Тэгэхээр хоёлаа аль болох хүмүүст хэрэгтэй байж болох үс сэдвийн талаар ярихыг хичээнэ. За гэхдээ юуны өмнө хоёлаа чиний талаар жоохон яриа тэ чамайг сонсогчдод танилцуулъя. Тэгэхээр хүрлээ хизээнээс эхэлж ачааны тэрэг барьдаг болсон бэ? Хаана ямар төрлийн ачаа ачиж байв? За намайг Ойд төслийн хүрээлчлэн гэдэг. За би өөрөө болохоор Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд бага нас маань Төв аймгийн Аргалан цум буюу Төв аймгийн Баянзавт Сарлаг баригад за энэ хавьяар миний бага нас өнгөрсөн. За жолоочийн зовлон маань болохоор за 2009 онд би Монголд байхдаа ВЦ англиар жолоод өгсөж байсан. За тэгээд 9 оноос хойш ерөн тэгэл том тэргээр дагнаа явсан да. Анх том тэрэг барьдаг болоод ер нь ямар ажил хийж исэн бэ? Юу ачиж хаашаа явж байсан бэ? 2000 онд би ВЦ-гээр төгсөөд сургуулаа төгсчингүүтээ би 5 талхаараа Исмэр жолоочоор 5 талхаа нүүрсний урахаараа явж байсан. За тэр үед чинь бас 5 талхаад чинь бас заснал масн тавиагүй шороо ихээр явдаг байсан. За тэр нэг 90-ээс нь би 50,000 төгрөгөөр дугуй нөхөгчл юм да. Тэгээ компаниас нь бид нар Ц англи, Е англи сургаж өгөөд компаниас ингээд машин тэрэг өгнө гээд 5 талаад би Транс 2 гэдэг ийм компанид миний хамгийн анх 2835 гээд Өмнөг аймгийн Төстэй сумын иргэн Бата гэдэг залуугийн кавинаас миний том машиныг замнуул эхэлсэн байт юм аа. За тэгээ Монголд нэлээд хэдэн жил том тэргээ барьж байгаа. Тэгээд Япон явсан гэжсэн тий. Хэдэн онд Японд руу явсан? Ер нь яагаад Японд руу явах болсон бэ? Би болохоор Японд л болохоор том тэрэгний гэрээгээр бол яваагүй. Тий зүгээр ажлын гэрээгээр явж исэн байхгүй юу? Одоо барилгын гэрээ. Зөв. За тэгээ 2009 оноос хойш ерөөдөө би тээвэр хийж байгаа. За нэг 12 он гээд ерөөдөө 5 талхаар чинь тэр авийн тээвэр ерөөдөө зогссон. Тэгээ Улаанбаатар хотод орж ирээ. Тэгээ ойр зүрийн нэг IT иймэрхүү барьж байгаа. Бас нэг Портер аваад Портероор халтур хийж явлаа. Одоо Туушингээ компани битэн яг тэрний үгээр би чинь Портерийн улаан халтурч юм байлаа. Тэгээд 16 оноос хойш 5 талхаа бас гайгүй сэргэж эхлээд нүүрс тээвэр милэнд гайгүй болоод тэгээд тэнд нэг жил гар явангуудаа замын үдэд бас цемент нь бас хэсэг явсан. Тэн дээр би нэг жил гарan 2 жил шахуу явсан. За тэгэл буцаж ирж 17 оны сүүлээр баг 18 оны ихэр цагаатанд ирж нэг жил гар яваал. Тэгэл 19 он гэл би Японд ажлын гэрээгээр явсан байхгүй. Тэндээ очиод ажиллаж байгаад жоохон би яаны асуудлаас болоод тэгээ Монголд босоод ирсэн. За тэгвэл Чех руу яг хэдэн онд ирсэн? Яаж ер нь ирэх боломж гарав? За энэ их бас их хөгжилтэй. Би чин 18 онд цагаатанд одоо энержи сервисийн уртлын хайрцсан дотор би нэг найз нартайгаа бас ачаага болгосон. Ерөөдөө цагаатандаа 3 сар орчим байжчихсан. Хавайд нэг тодорхой хэмжээний мөнгө цуглуулчихсан байсан. Тэгээ буцна гэвэж найз нартайгаа бас гаргаж өгч ийн гэдэг бас нэг ганц нэг 100 татаа сууж ийсэн. Тэгтэл манай нэг эмэгтэй Зок гэдэг манай нэг найз байдیں۔ Сайн хөрлөө ингээд Европ руу явах юм ажлын гэрээ байна, том тэрэгний гэрээ байна гэд хэлэхээр нөгөө тэр үед чинь яг
Бас л нэг Япон яваад ирчихсэн бас дахиад гадагшаа явъя гэсэн бас нэг хүсэл зориг орчихсон байсан үе. Тэгээ явъя гэдэг. За урьдчилгаа хийдэ. Урьдчилгаа 1000 евро нийт хэрэгт 2000 евро гэдэг жийсэн. Тэгээ урьдчилгаа 1000 евро тэр үед мөнгөтэй жийсэн. Тэгээ тэр үед нь шууд мөнгө өгчихсөн байхгүй юу. Тэгэл нэг 7 сарын дараагаас Чех улсад буусан байт юм аа. Тэгээд анханаас ер нь бол гайгүй таньдаг найдвартай хүнээр дамжуулаад ирсэн биз дээ. Манай найз байхгүй юу. Манай найзын ах чөөр нь Чех улсад бас олон жил амьдарсан ерөөдөө тийм хүн байт юм билээ. Тэгээ гэрэмэр гаргадаг тийм ах чөөр байсан. Тэгээд тэр хоёроо дамжуулаад ерөөдөө найз нь хэлж өгөөд тэгээ ирсэн байгаа. Тэгвэл одоо нөгөө наашаа ирэх сонирхолтой хүмүүс чинь бас яг тэр болгоон таньдаг хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээ магадгүй ингээл фэйсбүүкээр ч юм уу заармаар харж байгаа л чек руу том тэрэг яаж жолооч авна гинэ гингүү тэрнэр нь ханддаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ирэх гэж байгаа сонирхолтой хүмүүс нэлээд их байгаа бох тий. Тэгэхээр тийм хүмүүс одоо яг ажлын гэрээ гаргаж өгнө гэсэн зарыг хараад ер нь хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой юм бол чиний бодлоор хамгийн гол нь тэгэл хүнээл болсон чухал юм билээ л дээ. Ерөнхийдөө миний анзаарч байгаа нодлон бас нэг 50 жолооч гаргана гэдэг нэг хүмүүсээс ингээд мөнгө төгрөг аваад тэгээ байхгүй болсон сураг байсан. Тэгээд ерөнхийдөө одоо энд чинь би ерөнхийдөө ингээд жоон бичлэг хийдэг болохоор хүмүүс маш их над руу холбогддог. Яаж хүнтэй ямар хүнтэй холбогдох вэ гэж бас асуудаг. Би өөрөө болохоор яг мэрэгжлийн хүн бол биш байхгүй юу. Би зүгээр яг энэ жолооч нартай адилхан зүгээр ингээд зөвхөн жолооч. Энэ дээр бас хэл ус байхгүй. Яг хүмүүс хардаг болохоор нөгөө бичлэг хийдэг гэдэг утгаараа л энэ хүн энд яг бодит зүйлэн дээр ажиллаж амьдарч байгаа юм чинь энэ хүн ер нь гаргалгааг нь мэдэх ёстой гэсэн үднээс над руу хандсан юм шиг үлээ. Тэгэхээр энэ тэндээс Монголоос одоо ерөөдөө миний надад холбогдож байгаа хүмүүс ерөөдөө бүх уурхаагаас холбогдож байгаа байхгүй юу. Улаанбаатар одоо тэ хоньны бэлчээр дээрээс, цэврийн бэлчээр дээрээс, адууны бэлчээр дээрээс ингээ ярьж гэн тэр уурхаа дээр ярьж гэн ингээ бүх хүмүүс ярьдаг. Тэр хүмүүс маш явах сонирхолтой байхгүй юу. Тэгэхээр жолооны үнэлэгч чинь яг хамгийн анхны 10 жолоочийн гэрээ гэж байсан байхгүй юу. Хамгийн анх манай ирсэн компани болохоор хамгийн анх Европ улсад хамгийн анхны удаа жолоочин гэрээ гэдгийг анх удаа гаргасан юм билээ. Тэгээд тэр дунд нь би ирчихсэн. Тэгээд нэг хэсэг үнэлэг сольж жагаад үнэлгээ солгоо болцсон байхгүй юу. Жолооны үнэлэг Чех улсад. Тэгээд одоо дөнгөж саяхнаас сольж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд Чех улсдаа бас энэ талаар бас талах хэрэгтэй байх гэж бодож байна. Бас ингээд жолооч биднэрт одоо яг үнэлэг солиод эхлэх гэдэг чинь биднэрт маш том боломж болж байна. За тэгвэл хоёулаа жоохон хүмүүст мэдээлэл гоё цэгцтэй үгүй те. За чиний хувьд бол ингээд таньдаг хүнээрээ дамжаад ирсэн байх. Бусад хүмүүсийн хувьд яаж найдвартай хүнээ олох уу гэдгийг бол чи хэлж одоогоор бол мэдэхгүй юм байна. Өөрөө зүгээр л жолооч хүн те тэр зуучилдаг ажил бол чи хийдэг байна шүү дээ. Гэхдээ яг өөрөө ингээд ирээд ажиллаж байгаа хүнийхээ хувьд ирэх гэж байгаа хүмүүс за тэр нөгөө зуучилдаг хүнээ олцсон байлаа гэж бодоход юуг анхаарах ёстой. Юуны түрүүнд ингээд нэг зуучлалын хөлс гээд мөнгө өгчдөг те. Тэнгүүд тэр хөлсөө өгөөд ер нь нааша ирэх хүртэл хитий хэрэг хугацаа нэгдүгээрт зарцуулдаг бай. Одоо виз нь гараад нааша ирэх хүртэл. За одоогор бол жолооч нар бол их хурдан ирж байна. Зарим нэг нь бараг 20 хэдэн хонооч болтугай цаг нь гарч байна. Цаг гэдэг юм чинь одоо нэг Монгол улстай визэндээ орох тийм тэтгэхэд тэр орон шүү гэсэн цаг очдөг байхгүй Чех улсаас очдөг юм лээ. Тэр цаг нь ирчихэл юм бол тэгээд ерөөдөө болчихно гэж ойлгодог юм лээ. Тэр цагийг хүлээх гिचэл хідэн сармаар болоод идэг байх нь те. Зарим нь бол сар хүрэхгүй гарчдаг юм байна тийм үү? Сүүлийн жолоочны гэрэнэр бол маш хурдан гарч байна. Тэр нь болохоор яг тэр юунаасаа л болох юм шиг үлээ. Тэр цаанаасаа цагийг хурдан гаргаж өгжөөл хурдан гарна удаан гарвал удаанд гарах юм лээ. Гэхдээ жолоочны гэрэнүүд бол маш хурдан гарч байгаа юм. Энэ зуучлалын хөлс ер нь ойролцоогоор ямар ханштай байна гэдэг тийм таамаг байна уу? Чи бол ирэхэд тэр чи бас нэг 5-6 жилийн өмнө бол урьдчилгаа 1000 дараа нь 1000 гэд нийтдээ 2000 евро төлжсэн байна. Тэнгүүд одоо бол ханш жоох өөрчлөгдсөн гэж магадгүй тийм үү? Миний ерөөдөө хүмүүсийн ярьж байгаа сонсохоор ерөөдөө 1300 еврогоор наашаа ирж байгаа юм лээ. 1300 еврогоо 2 хувааж өгнө. Тэгээл ерөөдөө гарч байгаа юм шиг байлээ. Хүмүүсийн яриаг жолооч нар ирж байгаа яриаг сонсоход тэр хавцал нийт зардал дээр нь 7 сая гаруй төгрөгөөр яг ирлээ дээ гэдэг надад хүмүүс тэгж ярьж илээ. Саяхан би ингээд нөгөө Чехийн монголчуудын групп дотор яг нэг хүний бичсэн постыг харсан байхгүй. Энэ дээр бол яг нөгөө наашаага том машин барихаар ирж байгаа хүмүүс юу анхааруул зүгээр үү гэдэг нэг хит хитэн асуудлыг бичсэн байсан. Тэгэхээр хоёлаа энийг ингээ эхнээс нь хараад чиний бас тайлбарыг давхар сонсоод яваа тий. Энэ айгуу гоё пост бичсэн байлээ. Гэхдээ би нөгөө машинтай ямар ч холбогдлохгүй хүн болохоор энэ одоо хэр үнэн бодиттой мэдээлэл юм бол гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж байна. Нэгдүгээрт нь болохоор та жолоочийн гэрээгээр ирэх гэж байгаа бол багада 2-3 сар ажилгүй байна гэдгээ тооцож
2-3 сар амьдрах амжиргааны зардалтайгаа ирээрээ гэж байна. Зөв. Одоо энэ ингэж байгаа юм. За шууд эренгүүтээ жолоо ягаан карт аавна. Ягаан карт нь одоо энэ ирсэн хүмүүсийн газар болохоор жоох удаж гарч ийн гэсэн нэг 18-9 хоноод ягаан карт нь гарч ийн. Ягаан карт гэдэг нь болохоор энд амьдрах эрхийн карт гэсэн үг шүү дээ, тий. Манайхаар бол иргэний үнэмлэх шиг ийм карт өгдөг. За тэгээд жолооны үнэлэх нь бол ирээ солигдчихно. Жолооны үнэлэх бол нэг 10 тоног арчиж байгаа юм билээ. Үнэлэх нь солиж. Хамгийн гол зүйл нь болохоор мэрэгсэн жолооны үнэлэгч монголоор ярьдаг юм. Энд болохоор одоо юу гэдэг юм бэ? Одоо 95-ын код гэж ярьдаг юм билээ. Монголоор бол олон улсад явах жолооны эрх Европ улсаар тэр чигээр явах юм эрхэл одоо мэрэгсэн л гэсэн үг юм билээ. Тэрийг авах гэж л удаад юм билээ. Тэр нь жоохон удаан гардаг юм билээ. Тэгээд тэрэнд нь шалгалт өгд юм билээ. Тэрэн дээр л хамаг цагаа авч байгаа юм билээ. Тэгэхээр ер нь 2-3 сар болно гэдэг бол хамтаа байх нь тий. Маш хурдан бичвэрт нь гараад эхний шалгалтын дээр шууд тэмцэл ингээл гарахад л 2 сар. Тэр хүн чинь шалгалтандаа унаад ах юм бол дахиад сунгагдаал байна. Одоо бол нөгөө үнэмлэхийг Монгол дахь жолооны үнэмлэхийг энд солиход бол нэг тэгж хугацаа алдгаа болцсон тий. Гэхдээ тэр Монголд магадгүй хуучин үнэмлэхтэйгээ байгаа хүмүүс байх юм бол тэрийг заавал шинэ үнэмлэхээр сольж иж ирэх. Одоо сүүлд нөгөө нэг 12-ын залтаа гэдэг үнэлэх гарчихсан байгаа. Тийм тэр заавал шинэ үнэлэхтэй ирж энэ солигдно. Хуучин үнэлэх бол авчираад энд бол солигдохгүй. Яг үнэлэхнийхээ ард талд 12-ын залт гэдэг 12-ын тоо гэдэг нэмэлт орцсон байгаа. Тэр үнэлэхтэй ирж энэ солигдно. Тэгэнгүүт энэ хүний бичсэн дараагийн асуудал ингэсэн байна л да. Гэрээ гаргаж байгаа хүмүүс чинь таны мөнгийг авч байгаа бол доорх зүйлсийг хийж өгөх ёстой. Тэр нь юу вэ гэхээр одоо чехэд ирээд шууд үнэмлэхээ солиулах ёстой хуультай болсон. Заавал солиулах ёстой. Тийм учраас авч ирсэн хэлтэй устай хүмүүс чинь наад зах нь энэ үнэмлэхийг чинь солиулж өгөх ёстой гэж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг зуучилж өгж байгаа хүн ийм үүрэг хүлээн гэдэг одоо магадгүй анх мөнгө төлөхтэй иймэрхүү нэг гэрээ маягийн юм хийх ёстой бах тийм үү? Тэр чинь жуулчд авчирч байгаа нь тосч аавна, байранд нь оруулж өгнө, ягаан карт хийн авч өгнө, жолооны үнэлэхийн ерөөдөө бүх юмдын тэр хүнийг бүрэн ажилд гарахад нь бэлдэж бүх юмыг зохицуулж өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ зөвхөн ачааны машин барих жолоочч гэлтгүү те. Ер нь гадагшаага явж байгаа хүмүүс энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм шиг. Тэг хүнд ерөөсө зуучлуулж ингэж мөнгө өгөхөөсөө өмнө яг бичгээр те гарын үсэгтэй тамхтай юутай байдیں۔ Тийм албан ёсны гэрээ илгээд нотариатаар батлуулт юм уу яадیں۔ Те ийм мөнгө төлснийхээ хариуд би одоо ийм үйлчлэгийг энэ хүнээс авнаа гэдэг нөгөө хүн нь ийм үйлчлэгээ өгнө гэдэг яг харилцан тохироод албан ёсны гэрээ хийж явахгүй бол юугаач мэдэхгүй бүх юм чинь болгоно гэл нэг юм бүдэг бадаг юм хэлэл баахан мөнгөний авал алга болчдөг тий. Тэгээ араас нь хөөцөлтөөр угаасаа тийм тохирсон гэрээ цаасан дээр байхгүй юм чинь гэл хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй алга болдог. Тэгэхээр энэ чухал байх нь тосуулна, ягаан карт авна, үнэмлэх солиулна гэх тий. Байр олно гэд. Байр гэснээс нэрээ одоо ингээд чи ер нь ачаачаал ихэнхдээ нэг юм суурин байхгүй байгаа дээ шүү дээ. Тэнгүүд байрыг яаж зохицуулдаг вэ ер нь? Заавалчгүй нэг хаягтай байх хэрэгтэй. Тэр ажлын гэрээн дээр чинь байрны хаяг заавал байх хэрэгтэй. Байрны хаяг байхгүй бол ажлын гэрээ ердөөс гардаггүй байхгүй юу? Заавал хаягтай байж аж тийм ажлын гэрээ гаргадаг байхгүй юу? Тэгэхээр чи бүр Монголоос ирэхээс өмнө тэр байрыг компани нь байраа олцоход тэгээ тэр байрны хаягн дээр гэрээгээ гаргадаг байхгүй юу? Тэгэхээр байрны асуудал бол компани бүгдийг зохицуулж өгнө. Тэгээ ер нь зүгээр сонирхоод асуухад ингээ байнга явуул юм байдаг хүн чинь нэг тийм том тухтай байр маяр бол нэг хайхтар шаардлага багт ядаглаад ихний эдэн жилдээ ч юм хөлөө олтлоо. Тэнгүүд ер нь байр хямдхан олоод эсвэл дундаа ч юм уу ингээд хуваагаад явдгүү. Ер нь жолооч нар ирээд байрных нь асуудал ямарх байдیں۔ За тэмүүж ирж байгаа жолооч нар зүгээр компанийнхаа байранд л тэгэл байсан дэр. Өөр хөл гараа олоод жинтэн болтлоо ерөөдөө компанийнхаа байранда байж байгаа л тэгэл аяндаа өөрөө ирээд 6 сар болсны дараагаас өөрөө бүх юм ойлгоод эхэлнэ шүү дээ. За энэ ийм очтой өөр ажилтаа ч дадлаг туршлагатай болоод эхэлнэ. Тэгэл тэрний байрны асуудлыг өөрөө тусдаа гарах уу, яах уу, энэ байранда байх уу гэдэг тэр хүн хувийн асуудал өөрөө шийдэж явчихна л та. Гэтэ яг хөө жолооч маань идэж бас тийм айхтарч тийм байр савд нэг сүртэй хэрэг болоод байдгүй шүү дээ. Яг заах би өөр л ярьж байгаа юм л та. Би ч өөрөө нэг энд явраад ганцаараа болохоор ч нэг байр сав гэдэг байдаггүй. Гэр бүлээ татлаад авчрах юм мэдээж өөр ингэсэн орон байртай болж таараа. Ганцаараа одоогон дөнгөж ирж байгаа жолооч нар ч ямар гэр бүлээ хот ганцаараа байгаа юм чинь. Ер нь хөл гараа болтлоо компанийнхаа байранд байжгаад цаашдаа яаж яах өөрснөө шийдэл явчихна та. Түрүү нөгөө мэрэгчсэн жолоочийн үнэмлэх авах ёстой гэд тэрэнд орохын тулд одоо шалгалт малгалтанд ордог гэж байна шүү дээ. Энийг авахын тулд ер нь хэдий хэмжээний зардал гард юм бэ? Энэ түрүүний нөгөө хоёулынгийнх нь харж байсан постн дээр бас энэ талаар ойролцоогоор нэг 5-6 сая
төгрөгийн зардал гардаг гэсэн байх юм. Зарим тохиолдолд нөгөө компаниас нь энэ Тий, зардлыг одоо нь ажлын гаргадаг. гэрээгээр ичгсэн хүмүүсийнхийг бол энэ юунууд нь гаргаж өгнө. Компани нь гаргаж өгнө. Тэгээд сүүлийн үеийн ганц нэг компаниудаас ингээ асууж яхад 6 сарын дараа солино молно гэдэг тэр цагдаагийн газар нь тэгээд байна гэсэн. Гэхдээ энд бол янз янз газар сольж байгаа юм байлээ. Ингээ 5-аас 6 сая авна гэх юм бол хувь хүн өөрөө хурдан гаргая тий. Шалгалтандаа тэнцэхгүй юм байна. Хэм болвол одоо энд мундаг орчуулагчид байгаа шүү дээ. Тэр орчуулагчтайгаа яриад тэр урчлагаа мөнгө өгөөл хурдан гаргуулж байгаа гэсэн. Өөрөө хурдан ажилд орно гэсэн үг байхгүй юу? Зөв. Тэгэхээр бас нэг төрөвчлж гаргадаг бас нэг янзын үйлчлэл байна гэсэн үг үү те? Орчуулагч Монгол орчуулагчдаар очиад уулзаал за ингээд шалгалтанд орохсон би ингээд хэл ус байхгүй ингээд бушиг үнэлттэй болмоор байна. Гэтэл нөгөө хүн чинь бас тодорхой хэмжээний мөнгө аваад тэгээд тэр хүний шалгалтанд оруулаад миний сонсноор бол ингээд оруулаад нэг мундаг хүн оронгуулаа за тэн дээр бүгд энэ дээр бүгд тэн дээр талаар энэ дээр ингээл заагаал тэгэл тэнцээ гараад ирдэг юм шиг үлээ. Хүмүүс тэгж л ярьж ингээд өө тэр чинь комби дараагээ заагаа өгчдөг юм байлээ шүү дээ. Тэгэл тэнцээ. Түүнээс л ирж байгаа амтнэр чинь ямар ч хил байхгүй шүү дээ. Угаасаа хилтэй хүн ховор шүү дээ манайх чинь. Тэгээ ер нь нөгөө зөвхөн энэ том тэрэгний жолооны шалгалтч биш бусад одоо жижиг тэрэгний жолооны шалгалт ч юм уу те өөр ямар нэг оюутнуудын тэр шалгалт ороход ч юм уу те тэгэхэд нөгөө зарим орчуулагч нар бол яг тухайн чиглэлээр орчуулга хийсээр байгаа дадлагдсан бас нэлээ мэдлэгтэй болсон тэгээд тусалдаг гэж сонсч ирсэн юм байна. Тэгэхээр тийм боломжийн мэдлэгтэй орчуулагч л олж зүгээр юм биш те. Тэр хүнийг л олоод авчих юм бол тэгэл ерөөдөө чаашд нь асуудал байхгүй л гэсэн. Зарим компаниар яг одоо чинь жолоочин гэр чинь саяхнаас гарч ирсэн одоо энэ компани ч анхныхаа жолооч нарыг гэрээгээр авч байна. Эдгээр нь өөрснөө бас жоохон дадлах муутай, дуршлаг муутай гэж байгаа байхгүй юу компаниуд. Яахаа мэдэхгүй. Одоо ингээ монгол жолооч яадаг юм бол яг хуулийн сайн мэдэхгүй гэдэг. Тэр нэг орчуулагчид нь одоо авчирсан хүмүүс нэг хөөцөлдөж яваад сая миний сонссноор бол ямар ч нэг Монголоос ирсэн анхны 10 гаруй жолооч байгаа юм билээ. Сая нэг 5 шалгалтанд ороход ямар ч 3 нь унчглаа гэж ярьж илээ. Тэгээд дараагийнхаа шалгалтыг 100 гаруй л тест үйд юм шиг үлээ. Тэг энэ дээр давуу тал нэг юм хэлэхэд жолооч нарын хамгийн давуу тал нь 2009 оноос 2009 оны 9 сараас урагшаага C англи авчихсан болвол Европод таны үнэлгийг шууд автоматар сольж өгнө. Энд болохоор Европод болохоор 2009 оны 9 сараас урагшаага жолоочдох C англи авсан жолооч нар мэрэгжлийн мөгд магистр жолооч гэж явна. Тийм. Тэгэхээр бол шууд автоматар гарна. Тэр мэрэгчсний шалгалт өгөхгүй юм байна тий. Тэгэхээр тэрнээс урагшаага C англи авсан жолооч нар бас амар давуу тал толж байгаа. Ирээд ягаантайгаа бараг зэрэгцээл фак ишиг ороод бүх юм гараад ирнэ. Тийм бил. Тэгээд яг одоо шал танихгүй газар ирээл том тэрэг барайл амар их мөнгөний ачаад ингээд улс дамжаад явгууд чинь хил усгүй анх явхад яг яаж уучраа болт юм бэ? Анх л хэцүү. Анхны нэг 6 сар л хэцүү. Би чинь анх цаасандаа одоо кордон цаасандаа дөрвөл чинь машиныхаа номерыг бичээд, чиргүүлийнхаа номерыг бичээд, өөрийнхөө нэрийг бичээд, утасныхаа дугаарыг бичээд цонгод дээр мэрэ зогсдог. Байлаа штэ. Өөдөөс нь юугаад байгааг мэдэхгүй юм чи асууж байгаа юм л тэгэл бүх юм цаасан дээр бичсээр нөгөөдөл нь хараад тэгэл цаашаа бичээл тэгэл орчдөг гэлээ. Тэгэл ер нь багаар сурсаар гал одоо тэгэл ямар ч гэсэн ажил дээр бол асуудал болсон. Зүрх хэмиг явж бодит амьдрал дээр бас хил байхгүй шүү дээ. Тэгээ одоо за бүр ингээд тэр цаас байгаад учир зүгөө олцохгүй байлаа гэхэд одоо холбогдоод ингээд ярьж өгөх тийм орчуулагч танай компанид байж идэггүй байнгын бүтэн цагийн ажилтаа. Миний анх ирсэн компанид бол байгаагүй. Одоо бол бас нэг үе бодод хөгжсөн. Одоо ер нь компаниуд бүгд монгол орчуулагч авцсан шүү дээ. Монгол диспетчертэй болтгоос. Одоо энэ ирж байгаа хүмүүс бол бүгдөө монгол диспетчертэй болж байгаа. Монгол диспетчертэй яриа явчихна да. Гэтэ анх ирэнгүүтээ шууд ингээ ганцаархны машина барих явахгүй дээ. Нэг хэсэгтээ ингээ дагалдан магалтай явах уу? Тэгэхгүй бол мэдэхгүй шүү дээ. Бид нар чинь GPS гэдэг юм юугаач мэдэхгүй. GPS-ээ мална гэж бас том ажил байна да. Тэгэл тойрно. Тэгээд ер нь энэ гадаадын тоног төхөөрөмжтэй тийм тусдаа машин зашинтай ингээд ажиллаж сурахад ер нь хэр амархан байсан бэ чамд? Хэр удаан сурсан бэ? За яг нь замаа олох гэж л нэг жоохон GPS-тэйгээ л суралцахад нэг жоохон хэцүү байсан. Тэгээд тохограф гэдэг энэ бас их толгой эргүүлмээр их зүйл байсан. Ерхөөдөө Монгол том тэрэг барьж байсан болохоор машин барих тал дээр бол ер нь гайгүй. Нэг айхтар бол өндөр гараагүй. Замаа олоод явна. За тэгээд тохографа яаж ашиглах вэ гэдэг дээрээ жоохон толгой эргэсэн. Тохограф гэдэг нь одоо Монгол одоо юугаар бол хийхээр бол одоо хараа хэрцэг юм уу та. Одоо ингээд
Та хаана явж гэн те хэдэн милийн цагийн километрийн хурдтай явж гэн. За ер нь макс нь дээр бол 90 км/цаг хурдтай явдаг Европод. Тэгээд 91-тэй яваад нэг 30-аас дээш секунд явчих юм бол энийг анивчдаг байхгүй юу? Та ингээд 90-ээс илүү яваад байх шүү. Ингээд анивчаад эн чинь хадгалаад авчдаг. Дараа нь цагдаа ирээд ингээд шалгангууд тэдэн сарын тэдэнд та тэдэн км/цаг хурдтай явсан байна, зөрчил гарсан байна. Тэдэн сарын тэдэнд та цагаа гэтрүүлсэн байна. Ингээд бүх юм энэ дээр нь бичгтээ дүлждэг. Тэгээд тэргээр ингээд хитэ алда гарсан ингээд торгуулна өсгөө яваад. Торгуул маргуул төлөнгүүд тэгээд тэр нь цалингаас ч асуухгүй юу? Тэгээд цалин дээр шин гэл аваа явчихна. Ер нь цалин хэдийн хэмжээний юм бэ? За энэ анх ирж байгаа хүмүүст бол яг нэг эхний ганц нэг сар бол нэг 45-аас нэг дээшээ гарахгүй болоо даа л гэж би бодож байна. 45,000 крон гэсэн үг шүү дээ тий? Чех крон. Гэхдээ энэ хүмүүс ярьж байгаагаар бол ер нь гайгүй юм яриад нэг 50 гараж авнаа л юм яриад тэгэл яг ярьсан шиг бол яг байдгүй ш. Гэхдээ хүн яаж хурдан өөрөө ажиллах хурдан сурна. Тэгээ сурах тусам компанид ч угаас хол явуулаад эхлэн штэ. Тэгэхээр ч надад хүнээс өөрөөсөө л их шалтгааллах байх та. Тэгвэл ер нь бол 45,000-аас эхэлдэг гэж болох нь шүү дээ. Гар дээр авж байгаа юм уу? Бохорн юм уу? За баг бохорн гэж бодчих тоо. Зөв. 45,000-аар эхэлж гингүүд чинь ер нь 7 хоногтой хэдэн өдөр нь машин бариад явна. Ямар хэмжээтэй амарна гэсэн үг үү? Тэр бол ажилласаа л шалтгаална. Хол явдаг газар бол хол явна, ойрхон явал ойрхон л явна. Яг тэр компани байдлыг мэдэх байх гэж бодож. Одоо бол чи харьцангуй туршлагачсан жолооч шүү дээ. Чиний одоо ингээ хуваар бол ер нь тогтворчсон баг. Тэгэхээр чиний одоо 7 хоног чи ямар хөө байдлаар үдээ? Эсвэл бүтэн сард одоо хэдэн өдөр нь яваад хэдэн өдөр нь энэ болохоор би ерөөд 14 хоног гэж явдیں۔ Зэ. Эхний 7 хоног нь 24 цаг амарна. Одоо нэгтгэд ажиллана, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь ингээд хагасаа нэг ажил чинь. Тэгээд хагасаанд амархаар чинь нэгтгэхийн өглөөхөд чинь 24 цаг болчихж байгаа. Тэгээд дахиж 7 хоног ажиллах дараагийн хагасан мөцсөн заавал 45 цагаас дээш амарна. Тэгээд чи нэг 7 хоногт 24 цаг амарна, дараагийн 7 хоногт 45 цагаас дээш. Багадаа 45. Тэрнээс дээш шууд хийчихсэн амарч болно. 14 хоногт ингэж амардаг байхгүй юу? Тэгээд тэрний дараагийн 7 хоногт тэгэл 24 тэгэл 48 гэдэг. Цикл нь бол сараар биш 14 хоногоор байд юм шүү дээ. Гэхдээ нэг өдөрт бас нэг тодорхой хэмжээний цаг л явна гэсэн бас тийм байгаа. Тэр болохоор өдөрт 9 цаг явна. Өдөрт 9 цаг явна. Тэгээд 9 цагийн дотор чинь 4 цаг 30 минут яваад 45 минут амарна. Дахиж 4:30 явангуудаа 9-өөс 11 цаг амарна. Хамгийн багадаа 9 цаг 11 цаг амарна. Ер нь 7 хоногт 2 удаа 11 цагаар амардаг байхгүй юу? Тэгээ 3 өдөр нь 9 цагаар амарна. Тэгээл явчихна. Тэгээ угаасаа яг тэр амрах цагт нь таарсан юм нөгөө нэг буудлах юу ба өчтөнүүд байгаа шүү дээ. Өөрсдөө зохицуулаад явна. Ерөнхийдөө Европод ер нь ингээд 500 өдөрт нэг 500 км-с дээш өдөрт нэг 7 цагаас дээш явчих юм бол ерөнхийдөө ажилласандаа бүрэн тооцоо явчихдаг юм шиг байна лээ. Гэхдээ манайхан бол тэгж явах нь их ховор. Манай монголчууд ч юм ажлыг тултал явж байгаа шүү дээ. Машин тэрэгний хувьд одоо чиний Монголд барьжсэн том тэрэгнүүдээс хэр их ялгаатай вэ? 5 тухай хувьд ч юм уу? Тэгж тодорхой. Машин тэрэгний хувьд бол асуудал байхгүй. Машин тэрэг эвдэрлээ надад ихэд бол бид нар өөрснөө тийм байхгүй дандаа сервисээр янзлуулна. Тэ даацгалтай машин тэрэгний асуудлууд яг жолооч жигчээс үдсэн мэдж байгаа хүмүүс бол энэ дээрээ ирэхэд ажил бол үнэхээр сайхан машин тэрэг бол асуудал байхгүй. Европын холбооны орнуудаараа ер нь шингээний бүсээрээ л ингээ тээвэрлж байгаа тийм. Дээрээс нь англи руу би нэг нодлон тийм үү та тийм нодлон уржин ч юм уу нэг хэсэг явж байсан. Гэхдээ би машины ачлаханд ороогүй байх та. Шингэн дотроо бол машин барихад дүрм нь бол харьцангуй ялгаагүй жигтгэн баг тийм үү. Зам харгуун ч ер нь ойролцоо замын чанар нь. Германд жоохон ачааллахтэй замтай бусд нь ерөөдөө гайгүй. Германч яг нөгөө бүх улсын гол төв зэг. Ямар улс руу л очинос Германаар дамждаг болохоор Герман л ачааллахтэй бусд нь гайгүй. Англи руу оронгууд ч одоо нөгөө шал эсрэг урсгалаараа явж муудаг гэдэг арай өөр байгаа шүү дээ. Тэр ер нь хэр эвгүй байдаг вэ? Тийшээ явахаас өмнө бас нэг жоохон дадлага хийх шаардлага гарахгүй яадгүй. Дадлага ярдээс тэгээ шууд л явсан. Ер нь ингээд миний ерхөө сонссноор бол ер нь Англи руу явсан хамгийн анхны жолооч Бимба гэдэг залуу байдаг. Манай компанид ажиллаж байгаа. Тэгээ би хоёрт нь явсан байдیں۔ За тэгээд Бимба болохоор захиралтай цуг явсан. Би бол шууд ганцаараа орсон. Эхлээд ороход их үгүй юм байлээ. Яг тойрог дээр очиод толгойр ирчих юм л. Өөрийнхөө юугаар сурцаараа дарах гад байдаг. Жохо бодох ажил гарч. За тэгээ цаашаа нэг хэсэг дахиад ирэхээр тэгэл дороос орчих юм лээ. Монголч
шин дороос орчих юм шиг. Тэгээ сүүлдээ би чи нэг бараг 14 5 удаа явцсан баг шүү. Сүүлдээ бүр нутгийн хэрэгсэл явдаг болсон. Одоо чи хамаад ингээд бодож байхад анх ирээд хамгийн хүндрэлтэй санагдчихсэн юмнууд нь юу вэ? Хамгийн хэцүү санагдчихсэн юм GPS-эл олох гэж л жоохон их манарсан да. Тэгээд энэ хаагаар энэ хоёр л жоохон хүнд байсан. Тэгээ бусд нь олгоёгүй. Тэгээд угаасаа л хүмүүс өөрөө ч дуртай зүйл тэгээд. Тэгээ бас хэцүү зүйл нь жоохон бас ганц нэг нөлөөс унгаж ирсэн үе бол бид нар чи аруулаа ирж исэн. Тэгээ яг бидний яг ирээл нэг сар болоогүй Монголд нэг цалин өсөөд нэг ирээс нь 10 эдэн сая болоод 20 эдэн сая болоод нэг амар нэг цалин өссөн байхгүй Монголд нэг нүүрснээ ханш. Тэр үеэр хамт ирсэн хүмүүс маань буцаад эхэлсэн. За тэгтэл явхад амар хэцүү байсан. За тэгээд би ер нь буцъя гэд гэрлүүгээ ярьж ил байсан. За тэгээ сүулдэ. За би нэгэнт ирсэн юм чинь ямар ч хэсэг 2 жил бол Европ заавал амьдрна. Гэхдээ маш их орчих юмсан гэж би энэ байд Монгол хүн ажилтдаг болов уу гэж боддог байсан. Тэгээд тэгжээтэл нэг өдөр пэс ухчихсан чи харин нэг 2 монгол залуу машин ажиллах гэдэг компанид орчихсон. Зураг авахгүй. Тэр болохоор одоо энэ манай машин ажиллахууд ер нь Монголын хамгийн төрүүлж машин ажиллаханд орсон мөөгөө гэдэг залуу байдаг. Тэр залуугийн зургийг харсан байхгүй би. Тэгээд би Монгол хүн энэ машин ачдаг юм бэ. Монгол хүн энэ хүн хийж чадж байгаа юм чи би яагаар хийж чаддаг. Би тэгвэл заавал ийшээ орно гэж судалж эхэлсэн. Тэгжээтэл нөгөө мөөгийнхээ компанид нэг олж яваад тэгээд тийш орсон байт. Тэгвэл анхнаасаа машин ачаагүй өөр бараа ачдаг юм шүү дээ. Юу ачдаг вэ? Хөргөч хөлдөөш одоо ингээл мантуу зантуу тэгэл гом дандаад хүнсний юм ус мос тиймэрхүү юм зөөдөг компани. Зөв. Тэнгүүд явах зайн ч гэсэн арай богинохон байсан уу хүнсний юм. Хамгийн олон Словак гэдэг одоо энэ чинээс нэг 400-500 км-ийн цаадал нэг л усруу ордог гэсэн. Тэгээд босдон дандаа чих дотор. Тэгээд бас яг ямар төрлийн тээвэр хийж байгаагаас хамаарат бас цалин мэл нь өөр байх бах тийм. Тэгэлгүй яг уу. Дотроо явдаг бол арай цалин бага. Тэгээд ерөөдөө ойрхон явдаг бол тэгэл яг тээврээсээ шалтгаалах юм л да. Тэгэл би нэг арай цалин өндөртэйгэл машин ажиллах руу шүнсээ хоёрт мөрөөдлөө биелүүлнэ гэдэл би заавал иш орондоо тэгжээж буцсан да гэж боддог байсан. Тэгж бодож эхэлсэн. Уул нь буцахч байсан. Уул нь буцах гад байли гэсэн чи тэр мөг гэдэг залууг би харж хаад Монгол хүн хийж байгаа юм чи би ягаар хийж чаддгүй ингээд. Тэгээд миний хүсэл зориг эргэж буцалтгүй ийшээ чиглэсэн байдгийг. Үйлдэлсэн нь зүг болсон биз дээ. Тэгээ үйлдэлсэн л зүг. Одоо тэр 10-аас нь одоо энд 2хан жил болж байна шүү дээ. Бас бүгд Монголоор явчихсан. Тэгээд Монголд ч угаасаа нүүрсний үнж буурал тэгэл ковид энтер гэж бас нэг хэсэг тээвэр зогсоод ингээд нэр ковидын үед яаж исэн бэ? Тээвэр хэр явж исэн бэ энд? Ковидын үеэр чим яг дүнгиж ирж гисэн. Манай компани бол орхиор явж исэн. Хүнс болохоор ч нэг зогсдгүй юм лээ. Тэн дээр бол асуудал бай. Нэг тэр юм дээр бол нэг юу гараагүй. Гэхдээ яг нь ойрхон явдаг. Тэгээ шинэ явдлахаар ч бид нар ихний хэлцэнд жоон цалин байгаа байсан л дээ ялчгүй. За би хамгийн дээдл нэг 36 мянгаыг л авч үзсэн бид нар компанид. Ерөөдөө нэг жил ажилласан баг та. Тэгэл гарсан да. За хоёулангийнх нь яриа ер нь өндөрлөх тал руугаа хандж байна. Одоо хоёулангийн яриаг сонсож байгаа хүмүүс нь магадгүй нөгөө өөрсдөө жолоочоор ирчээд бас гэр бүлээ татах сонирхолтой хүмүүс үйжиж болох юм тий. Тэгэхээр чиний зүгээр нөгөө таньдаг мэддэг хүмүүсээс харж хахад ер нь гэр бүлээ авчирхад хамгийн асуудалтай ч юм уу хүндрэлтэй тал нь юу байдаг юм шиг байна. Ер нь бол Чехэд зөвхөн жолооч гэлтгүй ирж ажиллаж байгаа хүмүүс гэр бүлийнхнийгаа татахын тулд дор хаяж 6 сар ажиллаж ээж нөгөө гэр бүлийн нэгтгэлээр гэр бүлийнхнийгаа авчрах эрх нь үүсдэг шүү дээ. За тэрний дараагаар яг гэр бүлээ авчрахад ямар асуудал голцоо тулгард юм бол? Одоо өстой мэдгүй шүү дээ. Одоо тэр чинь тэгэл ирээл 6 сар болоод гэр бүлээ татна тэгэл өөрснөө орон байраад бэлдэж эхлэх үйл хөтэй. Би ч одоо татж үзэг болохоор чи мэдэхгүй шүү дээ. Тэр талаар яг ойр хавьчих хүмүүсээс ер нь тий манай хэд болохоор бүгд л татсан байна л да. Манай хэд ч юм болохоор ирээл 6 сар болоод тэгэл хүүхдүүдэд татаал тэгэл одоо эхнэр мөхнө төрчихсэн энд байж лээ хүүхдүүдэд сургууль соёлд оруулаад тэгэл амьдэрч шүү дээ. 6 сар болоод тэгэл татчих юм биш шүү дээ. Тэгэнгүүт одоо бусад үйлдвэрт ажиллах байгаа хүмүүс яг нөгөө амьдрах газар нь бол тодорхой шүү дээ. Тэр үйлдвэрийнхаа байгаа хотод л амьдрын шүү дээ. Тэгэнгүүт тракерууд чинь бас нэг арай өөр магадгүй давуу талч гэх юм уу сул талч гэх юм уу юм нүүдлийн байж болох гэдэг тий. Заавал тэр нөгөө диспетчерийн байдаг хотод ингээ байр савтай болоо суурших шаардлага байхгүй зү. Байхгүй хамаагүй. Тэр өөрөө хаана ямар хотод амьдрахыг хүснүүд тэрэндээ л очиж. Тэр нь бас нэг бодлын давуу тал болж гин үгүй юу? За одоо тийм л ах та одоо би одоо тэр зарим нэг нь холоос ирж байгаа нь болох надад ч хэцүү санагдаад байдیں۔ Тэгээд тэд нар өөрсдөө сурцсан юм байна. Ер нь тэгэл
Аха. Одоо чиний ажиллаж байгаа компани чи яг тэр нөгөө төвөн одоо диспетчерийнх нь байдаг газар ч гэх юм уу? Тэр нь аль хотод байдیں۔ Манайх ч юм болохоор яг манай компанийнхаа болохоор яг бүр зэглэнд байдаг байхгүй бүр. За. Чинээс тий Прагаас бол нэлээд хол. Тийш тий зүүн зах руу гоо шүү дээ. Тий. Одоо юу нь болохоор яг төв нь болохоор манай компанид 3-4 салбар байхгүй юу? Яг төв нь болохоор Харслаа гэдэг тэр бүр хойшоо Либрицийн тэнд байдаг. Миний парклдаг газар бол Прагаас нэг 50 хэдэн километр газар байдаг байхгүй юу? Зүг. Парклдаг. Чиний хувьд одоо байр саваа сонгоход гэх юм бол тэр парклдаг газартайгаа л ойрхон байвал илүү тохиромжтой байх нь шүү дээ. Тийм. Ер нь тэртэй л ойрхон байвал их зүгээр гэдэг. Компани болоо нэг очихгүй бид нар чинь тэгээд ерөөдөө би бол нэг байр сав байхгүй би ч одоо машинд 2 жил 7 сар амьдрал явчихлаа шүү дээ. Зүг. Нэг өрөө байр унаад л яваад байгаа гэсэн шүү дээ. Бараг л нэг өрөө байрлаад тэгэл хөрж мөрч бүх юм л байгаа тэгэл хаад нэг найз нөхцийнхаараа нэг очтیں۔ Тэгэл ерөөдөө тэгэл. За, хоёулынх нь яриа ер нь өндөрлөхт өгч чинь. Тэгэхээр одоо сая хоёлоо ярьж амжаагүй хийлээ да гэж бодож исэн юм байна уу? Ер нь наашаа ирэх сонирхолтойгоо жолооч нарт юу гэж зөвлөмөр вэ? Одоо тэгэл хэрвээ наашаа ирнэ гэж бодож болно. Бүх юм одоо гаргалгаанууд нь байна. Ирж болж байна. Хамгийн гол нь сайн судалж ээж ирэх ёстой. Энэ дээр хамгийн хурдан жолооч болоод 2 сар болж штэ. Тэрнээс хойш хэдэн сар жуулж магадгүй. Ер нь шалгалтанд унаалдах юм бол унаалах нь шүү дээ. Орос хэл англи хэлтэй бол давуу талтай. За тэгэл ирээ сурна. Тэгээ сургал байхтаа тэгээд өөрснөө хүсчүүл. Гэтэ би голцоо нэг хувьд хэрэгтэй Монголд нэг 4,500-аас дээш цалин орлоготой тий олчдаг ийм хүмүүс бол нааш ирээд хэрэггүй гэж би хэлж байгаа. Хэрэггүй, нааш ирээд хэрэггүй, наашаа орсон хэрэггүй зүг наанаа л. Энд чинь бас зүгээр миний бичлэг шиг сайгаар харагдаад байгаа юм биш. Тэн дээр бол хууртаж болохгүй. Мөнгө бас эхний нэг жилдээ бол ер нь мөнгө хурааж чадахгүй шүү дээ бас. Зардал нь их байна шүү дээ. Тий, зардал гарна шүү дээ энэ чинь. Энд чинь бол өхрийн мах одоо бүр өнд орчлаа шүү дээ бас. Одоо Монгол мөнгөөр чи баг 24-5 мянга болчихоо тэр чинь тий. Энэ чинь баг 30 мянган юм шүү. Харин одоо бүр өсөөд байна тий. Тий, тэгэхээр бол тийм л байна одоо. Өөр зорилго нь өөр чиглэлтэй болно нэг хүүхдүүдээ багасаа энд сургуульд соёлд оруулъя тий. Тэгээ ерөнхийдөө гэр бүл дээрээ нэг оршингоо солиод үзье, их нэртэйг нь гадаад амьдраад үзье гэсэн иймэрхүү хүмүүс бол ирж болох юм шиг байлээ. Эхний жилдээ бол нэг мөнгө хураагаад за очиад алаад өгнө өстой Монголоос илүү мөнгө болоод хураана гэх ийм бодолтой бол нэг ирж болохгүй шүү. Тэр санаа унан шүү гэж. Ер нь нөгөө Чехэд ирж ажиллаж байгаа хүмүүс л яг тэгж хэлдэг ч тийм мөнгө хураах гэсэн сонирхолтой хүмүүс бол нэг тийм тохиромжтой биш ээ. За зүгээр тав тухтай амар амгалан амьдрах хүмүүст бол боломжийн гэдэг. Тэгвэл машин барьдаг жолооч нарын хувьд ч гэсэн яг л адилхан юм биш үү тий? Тий, ялгаахгүй шүү дээ. Ялгаах. Эхний 6 сар бол тэгэл нэр зүрхний бичлэгчд 6 сар өнгөрдөг шүү дээ. Ер нь бас л нулимстай бас олдсон шүү дээ бас буцчмаар нь. Яг Монголоос дөнгөж ирсэн үедээ монголчин бас л цавлгаатай болсон шүү дээ бас ингээл. Жинаалаад ингээл энэ төр нэг 50 орчинд болчихсон. Хуутгартай. Тэгээд нөр мэдгүй үсэн гадагшаа гарах нь 4 хан цугаад байдаг. Бачуураад ер нь юу хийгээд энд байж байгаа юм бэ гэж бодох шиг. Тэгээ ерөөдөө 6 сараас өөрөө ажиллахтаа туршлагатай болоод ер нь гадар дотор ингээл ажилдаа нэг төртгөө байгаад ингээд ирэхээр хүн гоёлоод эхэлж байгаа юм да. Сэтгэлийн бэлтгэлтэй л ирэх хэрэгтэй юм байна те. Сэтгэлийн яг үнэ сэтгэлийн бэлтгэл ирэх хэрэгтэй. Эхний 6 сарыг л тэгсэрэл гэж байгаа тэгэл. Зөв. Тэгээд жолооч нар яг өрөөд ирэх юм бол тэгээд 2 зүрийн тохографи юмнуудыг бол зааж өгөөд ерөөдөө туслана л гэж байгаа юм би. Ерөөдөө удахгүй ерөөдөө энэ талаар ерөөдөө бичлэгүүд оруулна. Тэгээд тэрийг өөрсдөө үзэж хараад тэгээд сурцгаана тэгээд. За тэгвэл ер нь Чех рүү машин барихаар ирэх сонирхолтой хүмүүс манай Хүрлээгийн Facebook пэйжийг л даах хэрэгтэй байна да тий. Сонирхолтой мэдээллүүд оруулах. Тий. Би ч анх ирж байхдаа энэ шин сурах гэж болох байнаас гуугаа асуугаал ингээл заралдаал амар хэцүү байсан байхгүй юу? Тэр үед амар хэцүү санагдаа хүмүүсээс зарим нь тэгэл ойлгохдохоор үгүй зарим нь яг тайлбарлаад өгч юм. Нэг хэлээд нөгөө хүмүүсийн юм чэйжлэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр чинь чэйжлэхгүй. Тэгэхээр яг энэ дээр бичлэг хийгээ тавьчих юм бол хэрээгээ бичлэгийг харж агаад ингээд гэх юм бол хүнээр хэлүүлэхгүй өөрснөө сорчих юм байл. Би өөр мэрэгжлийн хүмүүс биш. Гэхдээ ерөөхдөө нэг чиглэлийн заагаад өгчнө л гэсэн үг байхгүй. За тэгэхээр манай сонсогчид Хүрлээгийн маань Facebook пэйжийг дагаараа ингээд манай подкастад оролцсонд маш их баярлалаа. Сонсогчид маань сонирхолтой бөгөөд хэрэгтэй дугаар болсон гэж найдаж байна. За тэгээд
Алтан шар зам нь үлзийтэй байхыг ерөөё. За баярлалаа. Тэгээ танай подкаст бас орсонд би бас баяртай байна. Тэгээ би бас энэ дэр нэг юм бас чамайг хэлээж бодод байна. Миний найз чи одоо нэг оюутан холбооны бас ингээд гишүүн тий. Тий. Тэгэхээр одоо ингээд Монголоос наач очиж сурвал яах вэ гэдээ хүмүүс бас асуудаг байхгүй. Би ч сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр сонноос юг дагаад өгөх юм бол чамаас тийм хүүхдийн сургууль соёлын талаар бол чамаас асууж болно шүү дээ тий. Тий болно шүү дээ. Одоо би сонноосоос гадна манай оюутны холбооны бас чиг зурагчлагч Монгол оюутан залуусын холбоо гэдэг Facebook, Instagram пэйж байгаа, YouTube-ийн сувг байгаа. Тэрэн дээр бас ингээд өөр оюутнуудтайгаа хамтраад бичлэг ч юм уу тий яг чамтай хамт ингээд ярьж байгаа шиг подкаст энэ төр хийдэг. Тийм болохоор тэр пэйжүүд рүү ч ороод үзсэн болно. Бүх мэдээлэл нь яг чиний хэлдгээр нөгөө хүн болго яг ижилхэн асуултад давтаж асуугаад байдаг болохоор бид нар яг тийм байнга асуудаг асуултын дагуу бичлэг хийгээд тавьсан байгаа байхгүй. Тэгэл тэр бичлэгээ үзүүлдэг. Тэгээ шууд над руу ингээд сонноос пэйжээр ч гэсэн холбогдоод асууж олон тэнгууд эндээс ийм хэрэгтэй мэдээлэл аваарай гэж мэддэг юмнуудаа бас хэлээл өгнө. За ямар ч сайхан подкастт орлоо. Баярлалаа. За найзынхаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Сонноос хүүши нэр сонноос бро. Одоо сонсогч та бүхэндээ хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа учраас Чехийн хичээлийн жилийн хөтөлбөр болон энэ хичээлийн жилээс боловсролын системд нэвтэрч эхлээд байгаа. Боловсролын тухай хуулийн зарим нэг шинжилэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг хүргэе. За Чех улсад сургуулийн өмнөх боловсрол, бүрэн бус болон бүрэн дунд боловсролын байгууллагуудын хичээл яг манай Монгол улсынхтай адилхан 9 дугаар сарын 1-ээс эхэлдэг. Гэтэ 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт бол ерөнхийдөө албан бусаар буюу бэлтгэл 7 хоног гэд явдаг. Харин их сургуулиудын хичээл бол сургуулиасаа хамаарат харилцан адилгүй 9 дугаар сарын сүүлээр юм уу 10 дугаар сарын ихээр эхэлдэг. За тэгэхээр яг энэ одоо хүрэх байгаа мэдээ бол их сургуулийнхтай ерөнхийдөө хамаагүй. За тэгэхээр энэ жил нийтдээ Чех улсын хэмжээнд сая 1400 орчим хүүхэд Закладны школа буюу суур боловсролын сургуульд сурч байна гинэ. За үүнээс 1-р төвшөнд буюу 1-ээс 5 дугаар анги. Манайхаар бол бага анги гэсэн үг 587,800 сурагч, 2-р төвшөнд буюу 6-аас 9 дугаар анги. Манайхаар дунд сургууль гэсэн үг. Үүнд болохоор 413,600 сурагч суралцж байгаа юм. Харин Средний школа буюу манайхаар ахлах сургуульд 487,300 сурагч сурч байна гинэ. Харин энэ хичээлийн жилд шинээр 1-р ангид 117,900 сурагч элсэн орсон байна. Чехийн боловсролын хуулийн зааснаар болохоор 6 нас хүрсэн хүүхдийг л 1-р ангид элсэх боломжтой гэж заасан байдаг. 6 ба түүнээс дээш. За онцгой тохиолдолд бол яг 6-таатай биш 7-тай ч юм уу орох тохиолдол байдаг. Энэ нь ихэнхдээ одоо бие биедрын хувьд ч юм уу эсвэл сэтгэл санаа, оюун санааны хувьд одоо сургуульд ороход арай бэлэн биш байгаа хүүхдүүд ингээд 6 настайд нь сургуульд оруулахгүй цэцэрлэгийн нөгөө бэлтгэл ангид нь дахиж 1 жил сургаад тэгээд оруулдаг. За яг энэ заалттай холбоотойгоор боловсролын тухай хуульд нь баг зэрэг өөрчлөлт орсон юм байна. За цэцэрлэгийн төгсөх ангийн хүүхдийг сургуульд элсүүлэхийн оронд дахин 1 жил цэцэрлэгт явуулах хэсгийг тухайн хүүхдийн бие биедар болон сэтгэл санаа, оюуны хөгжүүлэлтээр нь тулгуурлаад шийддэг. Ингэхдээ школны Бородинский центрум буюу сургуулийн зөвлөх газраас гаргасан дүгнэлт нэмэх нь тусгай эмчийн дүгнэлт дээр тулгуурлан шийддэг. Шинэ хуулийн дагуу энэ тусгай эмчийн дүгнэлт гэдэг нь практический педиатр буюу одоо хүүхдийн ерөнхий эмчийн дүгнэлт байх юм бол хүчингүй. Харин клиникийн сэтгэл зүйч, онкологч гэх зэрэг тусгай нарийн мэрэгжлийн эмчийн дүгнэлт байх юм бол хүлийн зөвшөөрнө гэж заасан байна. За тэгэхээр урд нь бол бас юм хүүхдийн ерөнхий эмчийн дүгнэлт байх юм бол нөгөө нэг сургуулийн зөвлөх газраар гаргасан дүгнэлттэй хамтд нь авч үзээ. Тэгээ шийдвэр гаргаж болдог байсан байна. Тэгвэл одоо энэ хүүхдийн ерөнхий эмчийн дүгнэлтийг бол авч хэрэгсэх болж байгаа юм байна. Тусгай нарийн мэрэгжилтийн эмчийн дүгнэлтийг авч үздэг байсан байна. За энэ яг ямар одоо энэ онкологч клиникийн сэтгэл зүйч гэдгээс гадна өөр ямар эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг бол энэ школны Бородинский центрум буюу сургуулийн зөвлөх газраасаа тухайн цэцэрлэг сургуулиасаа илүүл авлаж асуух хэрэгтэй юм байна. За дараагийн нэг боловсролын тухай хуулинд орсон өөрчлөлт болохоор сургалтын хөтөлбөртэй холбоотой өөрчлөлт байгаа юм байна. Чехийн боловсролын яам
боловсролын системдээ тэр дундаа яг сургалтын хөтөлбөртөө цогц шинжилэлт хийхээр бүр 2021 оноос хойш ингээ мэрэгжилтнүүдтэй хамтарч ажилласан юм байна. За нийтдээ 600 гаруй мэрэгжилттэй хамруулж ажилласны үр дүнд ингээ шинэ хөтөлбөрөө боловсруулад өнгөрсөн оны сүүлээр баталсан байгаа. За тэгээд шинэ хөтөлбөр нь автоматар цээжлэх аргаас татгалзаж практик ур чадвар, амьдралд хэрэгтэй мэдлэг эзэмшүүлэх, гадаад хэлний ур чадварыг сайжруулахад илүү төлөв анхаарсан юм байна. За энэ шинэ хөтөлбөр нь бүхэлдээ шууд ингээд нэг дор хэрэгжихгүй ингээд аажим шат дараалтаагаар хэрэгжиж эхэлнэ. За тэрний эхний хэрэгжилт нь энэ хичээлийн жилээс эхэлж байгаа юм байна. Тухайлх нь бол энэ хичээлийн жилийн эхнээс 9 дугаар сарын 1-ээс 1 ба 6 дугаар ангид шинэ хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Яг бүх сургуулийн 1 6 дугаар анги биш, яг ингээд бэлэн босон гэж үзсэн зарим сургуулийн 1 6 дугаар ангид энэ хөтөлбөр нь хэрэгжиж эхэлнэ гэж байна. Харин 2027 оны эхнээс 2027 оны хичээлийн жилийн эхнээс 1-ээс 6 дугаар ангид заавал хэрэгжүүлж эхлэх юм байна. Тэгээд 2031 он гэхэд ер нь бүх ангид хэрэгжээд эхэлчих юм байна. За шинэ хөтөлбөрийн хүрээнд нэг онцлог өөрчлөлт болохоор англи хэлтэй холбогдолтой өөрчлөлт байгаа. Англи хэлийг урд нь бол 3 дугаар ангиас үздэг байсан бол энэ шинэ хөтөлбөрийн дагуу 1-р ангиас заавал үздэг болох юм байна. За тэгээд суур боловсролын төгсгөлд англи хэлний түвшин урд нь бол А2-т хүрнэ гэж заасан байсан бол энэ шинэ хуулийн дагуу B1 түвшинд хүрдэг болох юм байна. За үүнээс гадна 2 дахь гадаад хэлийг 7 дугаар ангиас нь заавал үздэг болохоор зааж өгсөн байна. За мөн сургуулийн өмнөх боловсролд гарсан өөрчлөлтүүд нь болохоор хувь хүний хөгжлийг дэмжих, урамшуулах, бүртээмжтэй орчин бүрдүүлэхэд чиглэнэ гинэ. Шаардлагатай болцол хангасан цэцэрлэгүүд болохоор яг энэ төрлийн хөтөлбөрийг энэ жилээс сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Харин дараа жилээс бүх цэцэрлэгүүд энэ шинэ хөтөлбөрөөрөө явж эхэлнэ гинэ. За боловсролын хуулинд орсон бас нэг өөрчлөлт болохоор боловсролын байгууллагуудын төсөвтэй холбоотой юм байна. За 2026 оны 1-р сарын 1-ээс эхлээд сургуулийн тоогооч, жижүүр гэх мэт одоо багш бус ажилтнуудын цалин улсын төсвөөс биш орон нутгийн төсвөөс олгодог болно гинэ. Мөн сурах бичиг хичээлийн хэрэглэгдэхүүн багшийн сургалт сургуулийн аялалд зарцуулах зардлыг улсаас биш орон нутгийн төсвөөс гаргах нэ. Харин сургуулийн сэтгэл зүйч, тусгай боловсролын багш нартай холбоотой зардал болон амжиргааны түвшин доогуур сурагчдад сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зардлыг улсын төсвөөс олгодог нь хിവэрэ байх юм байна. Бас ташрам дууртахад 2026 оны 1-р сарын 1-ээс эхлээд Чехийн сургуулиуд эмэгтэй ариун цэврийн өрөөндөө үнэгүй ариун цэврийн хэрэглэл байрлуулдаг. За боловсролын хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас нэг чухал хэсэг болохоор элсэлтийн хувиар болон зарчимд хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан явдал байгаа. За тийм болохоор одоо та бүхэндээ эдгээр өөрчлөлтийг багтаагаад ерөнхийдөө 2025-аас 2026 оны хичээлийн жилийн хөтөлбөр хувиар за нөгөө амралтын өдрүүдийн хувиар, бүртгэлийн хувиар ямар байхыг дэлгэрэнгүй хүргэе. За юуны төрөнд болохоор намрын амралт ба олон нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд. 9 дугаар сарын 28 буюу Чехийн төрт улсын баяр Гэгээ Вацлавын өдөр хэдийгээр Чех улс даяар амардагч энэ жил энэ өдөр нь ням гарагт таарч байгаа болохоор ерөөсөө хичээлийн хуваарьт нөлөөлөхгүй байх юм байна. Харин энэ жил сонгуулийн жил учраас 10 дугаар сарын 3-ны баасан гарагт зарим сургууль хичээл нь багасгасан цагаар орох эсвэл бүр тэр чигтээ орохгүй байх юм байна. Яагаад тэгэхээр зарим сургуулийг нөгөө сонгуулийн үеэр санал өгөх байр болгож ашигладаг. За тэгэхээр танаа хүүхдийн сургууль ингэж санал өгөх байр байдлаар ашиглах туугүй юу гэдгийг шалгахыг хүсэх юм бол Wallbeats-ийг T-Map-ийг CZ-гээр энэ харуулж байгаа сайтнаас харах боломжтой юм байна. За харин 10 дугаар сарын 27-ны даваа гарагаас 10 дугаар сарын 29-ний 5 гарагийг дуустал сургуулийн намрын амралт болно бүх сургуулийн хувьд. За зарим сургууль бүр ингээд 29 гээл 5 гараг гэд дуусгаад биш үргэлжлүүлээд 4 дахь 5 дахь гэ бүтэн 7 хоногч амарч магадгүй. Энэ нь бол тухайн сургуулиас хамаарна. За ер нь бол Чехийн хэмжээнийгээд сургууль болгонд захирлын нэрэмжит амралт байдлаар ашиглаараа гэдэг ингээд 5 өдрийг өгч тийм байна. Тэгээд тэр 5 өдрөө хэдийг яаж ашиглахаа болохоор сургуулийн захиргаа өөрсдөө шийддэг. За иймэрхүү тохиолдолд бол зарим сургуулиуд ашигладаг гэж байна. Тэгэхээр ямар ч байсан 10 дугаар сарын 27-наас 29-нд бол бүх сургуулиуд амрах нь тодорхой. Харин 10 сарын 30-нд хичээл орох хэсэг нь болохоор
тухайн сургуулиас хамаарат өөр байх юм байна. За үүнээс гадна энэ намрын хувьд 11-р сарын 17-нд Чехийн эрх чөлөө ардчлалын төлөөх тэмцлийн өдөртүүдийг олон улсын оюутны өдөр учраас бас олон нийтээрээ амарна. За дараа нь болохоор нээлттэй хаалганы өдрүүдийн талаар мэдээлэл байна. За ер нь жил бүрийн 11-р сараас 1-р сарын хооронд шатны боловсролын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болдог. За үүнд болохоор 4, 6, 8 жилийн гимназиуд багтана, тусгай ахлах сургуулиуд, мэрэгжлийн сургуулиуд, за бүр ихтэй сургуулиуд ч гэсэн яг энэ үеэр нээлттэй хаалганы өдрөө зарладаг. За тэгэхээр танаа хүүхэд хэрвээ дээр дурдсан энэ чиглэлийн сургуулиудад эсэх гэж байгаа бол яг сонирхсон сургууль дээрээ энэ үеэр нь очиод танилцаад анги танхимын ямар хуу хичээлийн хуваар хөтөлбөртэй ямар дугуулan секц хажуугаар нь явж болдгийн гэдгийг биеэр үзэж танилцах боломжтой. За тийм болохоор сонирхсон сургуулийнхаа нээлттэй хаалганы өдөр яг хизээ болох нь вэ гэдгийг тухайн сургуулийнхаа вебсайт руу н орж үзээрэй. Ер нь бол 11-ээс 1-р сарын хооронд болдог шүү. За тэгээд өвлийн амралт болон Чехэд 100 сар шинэ жилийн баярыг дайруулж цэцэрлэгийн болон сургуулийн өвлийн амралт болдог. За энэ хичээлийн жилийн хувьд болохоор 12 дугаар сарын 22-ны даваа гарагаас 1-р сарын 2-ны баасан гарагийг дуустал өвлийн амралт үргэлжлэх нэ. За 1-р улирлын дүнгийн хуудас улирлын хагасын амралт. За 1-р сарын 29-ны пүрэв гарагт хичээлийн жилийн 1-р улирлын дүнгийн хуудас буюу ВСВЧ-ийг сурагчдад олгоно. За зарим сургууль яг энэ 29-ныхоо өдөр нь эрт тардаг. За харин 1-р сарын 30-ны баасан гарагт бол хагас улирлын амралт гээд нэг өдөр бүх сургуулиуд амарна. За сургууль цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэе. Боловсролын хуулид орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу ирэх жил 1-р ангид орох хүүхдүүдийн бүртгэл 2026 оны 1-р сарын 15-наас 2-р сарын 15-ны хооронд явагдах юм байна. Цэцэрлэгт орох хүүхдүүдийн бүртгэл болохоор 2026 оны 3-р сарын 15-наас 4-р сарын 15-ны хооронд явагдана гинэ. Харин ахлах сургуулийн бүртгэлийн хугацаа өмнөх жилийнхтэй адил 2-р сарын 1-ээс 20-ны хооронд үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна. Ахлах сургуулийн бүртгэлийн талаарх мэдээллийг болон яг захин бүртгэлийг болохоор DeepSeek, GovSeek, CZ гэж сайт руу яг орж баталгаажуулж харах хэрэгтэй юм байна шүү. Одоогоор бол яг иймэрхүү төлөвтэй байгаа л гэсэн мэдээлэл олж харсан. За тэгээд хаврын амралт сургууль цэцэрлэгүүд 2 эсвэл 3 дугаар сард хаврын амралт гэж 7 хоног амардаг. За аймаг дүүргээс хамаарат хаврын амралтын хувьар харилцан адилгүй байдаг болохоор эцэг эхчүүд тодорхой мэдээллийг яг энэ дэлгэцэнд харуулж байгаа боловсролын яамны сайтаас эсвэл яг хүүхдийнхаа сурдаг сургууль цэцэрлэгээс нь шууд авах хэрэгтэй. За хаврын амралтаас гадна улаан өндөгний баярын амралт болдог. Улаан өндөгний баяраар Чех улс даяараа ер нь бол амардаг. Энэ хичээлийн жилийн хувьд болохоор улаан өндөгний баярын амралт 4-р сарын 2-ноос 6-ныг дуустал үргэлжлэх юм байна. За тэгээ хичээл 4-р сарын 7-ны мягмар гарагаас эхэлнэ. За 5-р сарын амралтууд жил бүрийн 5-р сарын 1-нд хөдөлмөрийн өдөр, 8-нд ялалтын баяр гэд Чехэд тэр нийтээрээ амардаг. За энэ үеэр бас сургууль цэцэрлэгч гэсэн амарна. Хүүхдийн баяр буюу 6 сарын 1-нд ер нь Чехэр улс даяар амардаггүй. Гэхдээ яг энэ өдрийг тохиолдуулаад сургууль цэцэрлэгүүд ихэнхдээ одоо урлаг соёлын арга хэмжээ ч юм уу эсвэл аялалд явах ч гэдэг юм уу юм арай нэг өөр тусгай хөтөлбөртэй байдаг юм байна. За харин энэ хичээлийн жилийн сүүлийн өдөр болохоор 6 дугаар сарын 30-ны пүрэв гарагт байх юм байна. За энэ өдөр сурагчид жилийн эцсийн дүнгийн хууль буюу ВСВЧ-ийг гардаж авах нэ. За хичээлийн жилтэй холбоотой болон боловсролын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Нийт сурагчид эцэг эхчүүдтэй энэ хичээлийнхэн жилд нь амжилт хүсье. Одоо та бүхэндээ 9-р сар Чехэд болох чухал үйл явдал, сонирхолтой арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэе. За нийтийн тээврээр тасалбаргүй зорчсны торгуул нэмэгдэнэ гэж байна. 9-р сарын 1-ээс эхлэн Прагийн нийтийн тээврээр тасалбаргүй зорчиж байгаад баригдсан тохиолдолд төлөх торгуул нь 1000 короноос 1500 корон болж өсөж байгаа юм байна. Гэхдээ энэ нь яг торгуулаа зөвхөн тэр даруйд нь эсвэл 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 1500 ах юм байна. 15-аас дээш хоног болоод төлөх юм бол бүр 2000 корон болох юм байна. Тэгэхээр ер нь туулаачлаад хэрэггүй шүү. Зардал нь бүр амар болж байгаа юм байна. За үүнээс гадна ер нь бол нэг удаагийн болон урт хугацааны тасалбарууд праг төдийгүй төв бохоймын бүсэд
2026 он гармагт нэмэгдэх юм байна. За үүнийг дагаад бас бусад орон нутгийн нийтийн тээврийн тасалбарч ер нь нэмэгдэж магадгүй юм байна. Тийм болохоор та бүхэн он гарахаас өмнө нөгөө урт хугацааны тасалбаруудаа сунгуулаарэ. За хурдны замын сүлжээ өргөжнө гэж байна. 9 дугаар сарын 1-ээс болохоор Ческа Будёвицийн өмнөд хэсэгт шинээр ашиглалтанд орсон 951 км үргэлжлэх Лишовын И-34 зам Чехийн хурдны зам буюу төлбөртэй замын сүлжээнд нэмэгдэж орж байгаа юм байна. Харин 10 дугаар сарын 1-ээс Праг Карловы Вары аймгийг холбосон Д6 хурдны замд Хоршовички орчмын шинэ 5.2 км зам, Хоржесдли орчмын шинэ 9.2 км зам тус нэмэгдэж байгаа юм байна. Чехэд дрон нисгэгчдэд зориулсан шинэ цахим газрын зураг хэрэглээнд гарсан байна. 2025 оны 9 дугаар сарын 1-ээс эхлэн Чехэд дрон нисгэгчдэд зориулсан Drone Map нэртэй дижитал газрын зураг ашиглалтанд гарчээ. За энэ нь өмнө хэрэглэгдэж байсан Drone View системийг орлох бөгөөд Чехийн агаарын орон зайд дрон нисгэхэд үйлчлэх онцгой журам, хориг, хязгаарлалтай бүсүүдийг илүү тодорхой, интерактив байдлаар харуулдаг болсон юм байна. За шинэ газрын зургийг Чехийн агаарын хөдөлгөөний удирдлагын байгууллага, иргэний нисхийн газар болон тээврийн яам зэрэг байгууллагууд хамтран боловсруулсан гэж байна. Тийм болохоор Литейтэй Зотбовидны буюу хариуцлагатай нисцгээе гэдэг энэ аянтай холбогдуулаад Drone Map-ыг иргэний нисхийн газрын хууль, эрх зүйн шин шаардлагуудыг бүрэн тусган хийсэн юм байна. За тухайлх юм бол энэ веб аппликейшнаас дараах мэдээллийг авах боломжтой гинэ. За энд нь болохоор онгоцны буудлуудын орчмын нислэгийн хориотой бүсүүд, хамгаалалттай газар нутгууд, хүн амын нэвтаршил ихтэй бүсүүд, нислэг тэрэгний талбай орчмууд, зам, төмөр зам, эрчим хүчний байгууламжууд, усны их үүсвэрүүд, үндэсний аюулгүй байдлын стратегийн бүсүүд гэх мэт мэдээллийг газрын зураг дээр харах боломжтой гэж байна. За энгийн мэдээллүүдийг харахаас гадна хэрэглэгч өөрийн нислэгээ төлөвлөх, архивлах, бусадтай хуваалцах, нислэгээ хэмжих гэсэн модулуудтай гинэ. За одоогоор Drone Map-ыг Drone Map Gov.CZ гэсэн хаягаар орж веб аппликейшн байдлаар хэрэглэх боломжтой. Харин гар утасны аппликейшн тун удахгүй гарна гинэ. За одоо та бүхэндээ 9 дугаар сард болох сонирхолтой гоё арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэе. Хамгийн түрүүнд хүргэх гоё арга хэмжээний тухай мэдээ болохоор Бохемийн үнэт эрдэнийн титмийг олон нийтийн үзмэрт тавина гэж. За Чехэд улс даяараа амран тэмдэглэх томоохон баяруудын нэг болохоор 9 дугаар сарын 28-нд тохиодог Чехийн төрөлт улсын баяр Геген Вацлавын өдөр байдаг. За энэ жил Геген Вацлавын өдрийг тохиолдуулаад Чехийн хаан ширээний эрдэнийн титэм болон үүнтэй дагалдах үнэт эдлэлийг Поклад в темноте буюу харанхуй дахь эрдэнэс нэртэй үзэсгэлэн байдлаар олон нийтийн хүртээл болгох юм байна. За үзэсгэлэн Прагийн цайзын Старый Краловский палац буюу хааны хуучин ордон дахь Владиславын танхимд гарах юм байна. За үзэсгэлэн 9 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зөвхөн урьдчилсан бүртгүүлсэн. За үзэсгэлэн 9 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зөвхөн урьдчилан бүртгүүлсэн сургуулийн сурагчид үзэх боломжтой бол 9 дугаар сарын 18-наас 29-ний өдрүүдэд олон нийт үзэж болох юм байна. Ингэхдээ үн төлбөргүй үзэх боломжтой гинэ. За дашрамд анхааруулхад энэ үзэсгэлэн гарч байгаатай холбогдуулаад үзэсгэлэнг нээх болон хаах үеэр Прагийн цайзын зарим хэсгүүд ажиллахгүй гэж байна. За тухайлх юм бол хааны хуучин ордон буюу Старый Краловский палац нь 9 дугаар сарын 15, 30-ны өдрүүдэд огт ажиллахгүй гэж байна. Харин Геген Витусын сум болохоор 9 дугаар сарын 15-нд бүтэн өдөр хаалттай, 28-нд болохоор зөвхөн 12-оос 15 цаг 40 минутын хооронд ажиллана гинэ. За 3 сая жилийн настай нэн ховор олдвруудын үзэсгэлэн Европ анх удаа Чехийн үндэсний музейд дэлхийн хамгийн ховор нандин олдвруудад тооцогдох Люси ба Силам хэмээх хоёр чулуучсан арга яс бүхий үзэсгэлэн нэгдсэн байна. Хүн төрөлхтний өвөг дээдэс гэх нэрийн доор энэхүү үзэсгэлэн 8 дугаар сарын 25-нд нэгдсэн бөгөөд 10 дугаар сарын 23 хүртэл нээлттэй байх юм байна. За Люси нь болохоор 1974 онд Этиопийн Хадар тосгоны ойролцоогоос олдсон гинэ. За энийг болохоор Америкийн нэгдсэн улсын Кливландын музейн хайгуулж эрдэмтэн Дональд Йоханссон ба түүний баг матлахын үеэр олсон гэж байна. За тэд
олдвор олсон оройно Beatles-ийн Lucy in the Sky with Diamonds гэдэг дуу дахин дуулж исэн болохоор энэ олдвортоо Lucy гэж нэр өгсөн юм байна. Харин Этиопид болохоор энэ олдврыг Dinkinesh гэж нэрлэдэг бөгөөд энэ амхаар хэлэнд чи бол үзэсгэлэнтэй гэсэн утгыг агуулдаг гинэ. За малтлагын үр дүнгээр энэ арга ясных нь 25 орчим хувийг нь амжилттай гаргаж авч хадгалж чадсан гинэ. За тэгээд судалгаагаар болохоор энэ нь одоогоос 3.8-аас 2.9 сая жилийн тэртээ байсан хүн төрөлхтний бүр дээд өвөг болох хоминин гэдэг төрөлд багтах эртний хүн гэж тогтоогдсон байна. За тэгээд нас бий гүйцсэн буюу 12-оос 16 насны эмэгтэй байсан бөгөөд 106 см өндөртэй 28 кг жинтэй байсан гэж тогтоосон байна. 12-оос 16 настай хэрэндээ нас бий гүйцсэн гэхээр сонин санагдчихж магадгүй, гэхдээ бүр тэр хэдэн сая жилийн тэртээд болохоор одоо хүн төрөлхтний бидний дээд өвөгийн хөгжил арай өөр байсан юм байна. Тэгээ 12-оос 16 настай бол ер нь нас бий гүйцсэн гэж тооцдог байсан гинэ. Харин Силам болохоор за яг энэ төрөлд хамаарна Люсигээс 150 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж тогтоосон байна. Ойролцоогоор болохоор 3.3-аас 3.2 сая жилийн настай олдвор гинэ. За Силам гэдэг нь болохоор амхаар хэлээр инх тайван гэсэн утгатай юм байна. За энэ олдврыг болохоор яг Этиопийн Хадар тосгоны ойролцоо Дикика гэдэг газраас олсон байна. За Люсиг олсон газартай ер нь ойролцоо хэдхэн километрийн загас олсон. За гэхдээ Люсиг олсноос бүр 20 гаруй жилийн дараа буюу 2000 онд энэ олдврыг олсон гэж байна. За тэгээ малтлагын үр дүнд арга ясны бүр 60 орчим хувийг нь олж хадгалж чадсан гинэ. За тэгээд судалгаагаар 2.5 орчим настай охин байх магадлал өндөртэй хүүхдийн яс гэж тогтоосон юм байна. За энэ ховор найндан олдвруудыг ер нь дэлхийн нийтэд тийж төдийлөн үзэж амжаагүй, хэдийгээр ингээд нэг нь болоод 50 гаруй жил болж байгаа, нөгөөх нь болоод ингээд 20 гаруй жил болж байгаа ч гэсэн за Люсиг л гэхэд Этиопиас гадна Америкийн нэгдсэн улсад л олон нийтэд үзүүлж байсан бол Силамыг болохоор зөвхөн Этиопийн үндэсний мөсийн үзмэртэл байршуулж байсан юм байна үнэ. За тэгээд эдгээр олдврууд нь Европ төв дэлгэн үзүүлж буй хамгийн эртний олдврууд болж байгаагаар маш онцлогтой юм байна. Тийм болохоор ерөөсөө энийг заавал очиж үзэх хэрэгтэй, алдаж болохгүй тийм ховор нандин завшаан тохиож байгаа юм байна шүү. Чехийн төв музейд буюу үндэсний музейд нэгдсэн байгаа. За тэгээд зөвхөн энэ хоёр чулуужсан арга ясаар тогтохгүй хүн төрөлхтний 7 сая жилийн түүхийг үзүүлсэн гайхамшигт аялал болно шүү гэж музейн зүгээс хэлсэн байна. За 9 дугаар сард болох бусад арга хэмжээнүүд ер нь одоо Дарс шар аригны фестивалуудтай холбоотой. За намар болж байгаа болохоор Дарсны фестивал Чехийн хаа сайгүй болдог. За тухайлах юм бол 9 дугаар сарын 12-наас 13-нд Виногради Wine Festival нэртэй Дарсны наадам Махлеровын цэцэрлэгт хүрээлэнд болно гинэ. Энэ нь болохоор Жишковын цамхагтай ойролцоо гэсэн үг. За энд болохоор бурчаак зарагдана гэж энэ бурчаакаас гадна зүгээр цагаан улаан дарсч зарагдах юм байна. За тэгээд хөгжмийн тоглолт энэ төр болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэцэнд харуулж байгаа Праха 3 CC гэдэг сайтаас харах боломжтой. За Чехийн Морав бүс нутаг бол ер нь дарсаараа алдартай. Тэгэхээр хэрвээ яг жинхэнэ Моравт нь очиж дарс амсаж үзээд дарсны фестивалд оролцъё гэж бодчихвэл өмнөд Моровын Микулов гэдэг юм түүхэн дурсалт гоё жижигхэн хот байгаа. Энд дарсны фестивал 9 дугаар сарын 12-наас 14-нд болох юм байна. Гэхдээ энэ бол нөгөө жил болгон болдог бүр айгу том хэмжээний алдартай фестивал болохоор үн төлбөртэй зөвхөн 14-ний бүтэн сая өдөр л үн төлбөргүй байх юм байна. За ингээд хөтөлбөр болон үн төлбөрийн талаар мэдээллийг Палавске дундуур зураас Винобраны эцэг CC гэдэг энэ харуулж байгаа веб сайтаас авах боломжтой. За үүнээс гадна бас нэгэн алдартай дарсны фестивал бол жил болгон Зноймод болдог. За Зноймод бас адилхан 9 дугаар сарын 12-наас 14-ний хооронд дарсны фестивал болно гэж байна. За тэгээд тасалбар болон хөтөлбөрийн талаар мэдээллийг энэ веб сайтнаас нь авах боломжтой. За дарсны фестивалаас гадна шар аригны фестивал 9 дугаар сарын 18-наас 20-нд Пилсенд Пуркмистер гэдэг пивоварт болох юм байна. За энэ фестивалийн хувьд болохоор орох такс энтер гэж байхгүй. Зүгээр өөрсдөө очиод пив амсаж үзээд ингээд амсаж үзснийхаа хэмжээгээр төлбөрөө төлөх боломжтой. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг visitpilsen.eu гэдэг энэ сайтаас авах боломжтой байна. За подкастынхаа төгсгөлд маш гоё мэдээ хүргэе. Энэ бол яг
монголчуудад зөвхөн Чехэд байдаг төдийгүй ер нь ингээд Европт амьдарч байгаа монголчуудад гоё санагдана гэдэгт бол итгэлтэй байна. Монгол эмэгтэй өөрийн загвараар урлан бүтээсэн бэлэн хувцсны дэлгүүр Прагт нэгджээ. За энэ дэлгүүр болохоор Андел гээд метроны буудлаас маш ойрхон, трамвайгаар бол ерөөсөө ганцхан буудал явна. За алхаад очисон чи ер нь болохоор 1 км хүрэхгүй зайд байдаг. Энэ дэлгүүр нь болохоор Монсут гээд дэлгүүр эрэгтэйчүүд зориулсан маш гоё материалтай костюм пижакны хослол зархаас гадна яг энэ дэлгүүрийг нээсэн эмэгтэй өөрийнх нь үүсгэсэн өөрийн нэрийн брэнд болох Moji гээд брендийн эмэгтэй хувцснуудыг бас зардаг. За энэ Moji гээд брендийг болохоор Moji гихч өөрөө загварыг гаргаад эсгээд маш гоё чанартай Италиас оруулж ирсэн даавгаар ойж бүтээдэг. Тэгээд онцлог гэх юм бол хэрвээ танд ингээд таалагдсан загвар чинь таалагдсан өнгөөр чинь эсвэл материалаар чинь байхгүй болвол материалуудаас нь харж байгаа. За би энэ загварыг энэ материалаар хийлгэмээр байна гэд өөрөө хийлгэж болно. Дээрээс нь хүн болгоны нөгөө бие онцлог өөр өөр шүү дээ. Зарим хүн ингээд хитрхи нарийнхан бэлхүүстэй ч юм уу эсвэл мөрөн ийм нарийнхан бэлхүүсээр өргөн байдаг ч юм уу тийм нөгөө юм яг дэлгүүрт байдаг тэр стандарт хэмжээнээс арай өөр төрлийн биетэй хүн байх юм бол яг таалагдсан загвараа өөрийнхөө биед тааруулаад хэмжээгөө өгөөд оюулах боломжтой гэдгээр маш онцлог. За тэгээд ийм гоё дэлгүүр нээгдсэн болохоор та бүхэн очиж үйлчлүүлээрээ. Тэрнээс гадна энэ дэлгүүрэн бас нэг онцлог нь гэхээр Чехэд байдаг одоо өөрсдөө гар уртлал хийдэг ч юм уу те одоо юу гэдгийг аксессуар бүгж цүнх мөнх янз бүрийн юм хийдэг хүмүүс өөрийнхөө бүтээлийг бусдад хүргэе зарыг борлуулъя гэж бодож ах юм бол эднийхтэй хамтарч ажиллах боломжтой гэсэн шүү. Тэгэхээр дэлгүүрт нь очиж үзээрэй, уцаар нь холбогдоорой, хамтарч ажилламаар бол хамтарч ажиллаарай, худалдаа авалт хиймээрэй бол худалдаа авалт хийгээрэй. За ингээд подкастынхаа цоошин дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Түр баярлалаа.